шиг нь тэр хүн өөрийнхөө өмнө гудамшиг болдог. Тэр нь гэр бүл үндэснийхээ өмнө хамгийн том гудамшиг бол мөнхийн бурхныг гудамшиг болгож байгаа нь нэгэр аюултай зүйл юм аа, аимшигтай зүйл юм аа. Үүнийг Давид мэдсэн. Тэгвэл энэ дуулал ном маань одоос 3000 жилийн өмнө бичигдсэн. Тэгвэл 3000 жилийн өмнө Давид ирээдүйн бүх хүмүүсийн төлөө энэ дуулалын 51-ийг бичсэн байна. Их эзэн, өмнөхөр тантай хамт байна. Би тантай хайрын харилцаанд баймаар байна. Таны оршихуй дотор би зогсмоор байна. Миний зүрх үнэхээр таны дотор зүг баймаар байна гэж тунхагласан. Зүрх сэтгэлийн гимшлийг эзэнгөр хүссэн. Түр үнэхээр бид өдөр бүрийн амьдралдаа бид гимшилтэй амьдралаар амьдрах ёстой юм аа. Бурхан танаар дамжуулж өөрийгөө бусдад харуулах хүсэж байна. Түр бидний амьдралд даруй байж чадахгүй байгаа хамгийн гол шалтгаан нь бид Бурханд найдахгүй байна гэсэн үг. Хэрвээ та Бурханд найдахгүй бол Бурхан таны амьдрал агуу зүйл хийж чадахгүй. Харин гинийн энэ үр дагаврууд нь Бурханд найдаагүй амьдралын үр дагавар юм аа. Харин би Бурханд найдах юм бол Бурхан намайг бузар муугаас гэтлэх болно. Намайг сорилтанд оруулахгүй. Тэр хамгаалах бол. Харин бид эзэнд 100% бүрэн дүүрэн найдах ёстой юм аа. За би дуулалын магтаалын хэсгийг дотроо яг эзэн хандсан дуулаар өгмөр байна. Тэгээд дуусын дараас залбираад тэгээд дараа би магтаалын багийнхныг би чуулганы бас гимшил дуудмаар байна. Үнэхээр энэ бүхнийг бид өдөр бүр хийх ёстой юм аа. Яг муу нэгэн дасгалтгүй ажиллаж байна. Харин бид муу нэгний төлөө ажиллаж үйлчлэх дуудагдав. Бид эзний хаанчлалын төлөө, эзний алдрын төлөө тэр байсан байгчулах мөнхийн эзэн гэдэг зарлан тунгалахын төлөө бид дуудагдсан юм аа. Хэрвээ миний зүрх сэтгэл үнэхээр эзний дотор их мэдл дотор, хүч чадал дотор байхгүй л бол муу нэгэн бид нарт тоглох болно. Бид муу нэгний тоглоом биш. Бид мөнхийн сүвчтэй эзний хаанчлалыг тунхаглах эзний арми юм аа. Бид хаанчлалаар эзний энэ сүвчээр тэгэхээр мөхөж байгаа, хоосорч байгаа энэ ертөнцийг, энэ газар нутгийг эзэн авч явах болно. Тэгвэл энэ бүхний эхний давхар үр дүн бол би өдөр бүр гимшлээд амьдрах ёстой. Би өөртөө маш зөрөгтэйгээр эзэн минь найдаж байна. Би танд итгэж байна. Та намайг хамгаалах болно. Намайг та бузар муугаас итгэх болно. Та намайг сорилтонд оруулахгүй гэж би эзэнд хандан итгэлтэйгээр залбирах юм аа. Эзэн надад дамжуулан алдарш болтугай. Эзэн та миний дотор цэвэр зүрхийг бүтээгэж миний дотор зөв сүнсийг байгуулаа. Эзэн та миний дотор цэвэр зүрхийг бүтээгэж миний дотор зөв сүнсийг байгуулаач. Та өөрийн оршихуйгаас намайг бүх олдуулаач. Та өөрийн ариун сүнсээ надаас аваач. Та авралын баясаа надад цутхан өгөө. Миний дотор зөв сүнсийг байгуулаа. Та өөрийн оршихуйгаас намайг бүх олдуулаач. Та өөрийн ариун сүнсээ надаас
надад цутгаан өгөөч миний дотор зөв сүнсийг байгуулаа. Эзэн бурхан минь ээ, энэ цагт би Галил монголчуудынхаа таны ард түмний төлөө явуулж байна. Тэд өөрсдийгөө хуурч чадна. Харин таныг хийж хуурч чадахгүй. Хэрвээ тэдний зүрх сэтгэлд ямар нэгэн бардам зүйл байгаа бол эзэн хуглаач. Тэд өөрсдийн амьдралын бүх л асуудлыг тэд өөрсдөө шийдэж чадахгүй. Энэ сорилтыг даван туулж чадахгүй. Бузар мөг гэтлэж чадахгүй. Харин зөвхөн тантай хайр ярилцаанд байж таны оршихуй дотор өдөр бүрийн гэмшилтэй амьдралаар амьдарч байж энэ бүх зүйлсийг даван туулж чадах болно. Их эзэн минь бидний зүрхийг шалгаач. Үнэхээр таны ариун оршихуй дотор таны хүндэлсэн зүрхтэй амьдрмаар байна. Тэгээ таны хаанчлалыг хэлмээр байна. Тэр бузар мөгийн бүх хүчин зүйлсийг бид тасалмаар байна. Түүнийг үнэхээр хөмөр байна. Их эзэн минь та өөрийн таалаар удирдаач. Бид үнэхээр гэмтэй. Гэвч та бидний гэмээс үн шалтгаалan та бидэнд хайртай. Та бидэнд хайртай учраас загламай дээр цогцлогдож 3 хоногийн дотор дахин амьлсан. Дахин амьлж өнөөдөр миний зүрх сэтгэл амьдардаг болсон. Есүс та өнөөдөр миний дотор байна. Би бүх зүйлсийг даван туулж чадах болно. Тэгвэл мөнхийн бурхны оршихуй дотор үнэхээр үргэлж тантай хамт байна. Их эзэн минь ээ. Тэр чуулганы бүх гишүүдийг би таны нэрээр өрөөж байна. Тэд үнэхээр пастор энэ бүхнийг мэдэхгүй байгаа гэж. Пасторд энэ бүх зүйлсийг дуулах шаардлагагүй гэсэн тийм ойлголтоор байдаг. Харин бурхан та бүгдийг мэднэ. Харин та тэдэнд яг одоо чин зүрхний гүнээс хамгийн шаардлагатай тэр үгээр тэдэнд илчлэлтийг буулгаач. Би өнөөдөр чуулганы бүх гишүүдийн дээр би гэмшлийг дуудаж байна. Бид үнэхээр таныг хүндлэж энэ газар нутгт дээр мөнхийн эрх мэдэлтэй эзэн бурхан байнгын онгод тунхмаар байна. Бид үнэхээр муу мухай хүчин зүйлсүүдийг бид үнэхээр таслаж таны мөнхийн нэрийг энэ газар дээр энэ өндөрлөг дээрээс энэ орон зайнаас тунхмаар байна. Халелуя. Их эзэн өдөр бүр таны дотор зүв байх туслаач. Их эзэн таны дотор даруй байх туслаач. Таны таалал шиг. Үнэхээр бурхан минь би танд хайртай гэж хэлж амьдрах намайг зүрхтэй болгож өгөөч. Их эзэн надад хайртай хүн миний үгийг дагна гэж хэлсэн. Танд талархъя. Таны хаанчлал их бол. Их эзэн би өнөөдөр таны өмнө тунхаглаж байна. Би энэ бүх 7 таны зааж өгсөн гуйлтын дагуу би амьдрахад үнэхээр хүч чадал алдарсан үр таних байх бол. Бид ийм агуута залбирлын сэдвийг өгсөн баярлалаа. Их эзэн бид үнэхээр мөнхийн аавтай таны нэр ариунаар дуусгах болно. Таны хүслийн тэнгэрчгийн газар дээр биелэгдэх болно. Тэгээд таны хаанчлал энэ газар дээр ирэх болтугай. Тэгээд бидний амьдрал хэрэгцээд бүх зүйлсийг хангаарай. Бид үр дүнгуудээ уучлснаар бид бас бусдыг уучлах болно. Тэгээд та биднийг сорилтанд бүү оруулаач. Та бидний бузар могос гэтлгээч. Халелуя. Халелуя. Тэгээд таны нэр алдарших болтугай. Тэгээд учир нь хүч чадал алдар сүр үүд таныхаа. Их эзэн минь яг чин зүрхээ би таны өмнө өгч байна. Үнэхээр би танд дотор зүв баймаар байна. Давидын зүрх шиг тэр юунаас шийчихгүйгээр танд хайртай амьдралаар амьдрмаар байна. Их эзэн минь би таныг үнэхээр гутаах зүйлсээр баймааргүй байна. Их эзэн минь таны нүдний өмнө би гимэмээргүй байна. Над туслаарай. Би гимшил дотор хүчтэй байх болно. Таны агуу нэрийг дуудах нэг байх болно. Тунхаглаж байна. Таны нэр алдаршиг. Есүс Христийн нэрээр. Амен. Санаатныг за тийм Магдалины багийнхныг ёс эсний дуулын 51-ээр магтаж эсний хүндлэмээр байна. Эсний захлмын мочгоор байна.
За тэг бүгдээрээ босоод яг таны зүрхэнд байгаа. Тэр бардамлын тэр орон зай руу өөрийнхөө зүрхийг өдөө бурхны сүнсийг тавья. Эцоггааж цэвэрлэж амьдсан сүнсийг шинжлэх болно. Миний дотор зүрх сүнсийг